Монгол Улсын засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй улс төрийн систем авилгал бүрэн эдэгдэж язарсны уршгаар эдийн засаг зогсон байдалд орж эдийн засаг агшиж эхэлж байна. Аж ахуй нэгжүүд татрын өртөө дансаа хаалгаж, боловсруул, эрүүл мэндийн салбар эдгээрээ хэвтэж, иргэдийн амжиргаад оройтож, эмзэг хэсэг нь хөмсний хомсдолд орох аюул нөөрлөж байна. 2025 оны төсвийн орлого тасарч, төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаанд хийгдэхгүй, аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийн төлбөрөөр авч чадахгүй, эх оны төсөв өртөө эхлэх нөхцөл байдал бүрдэж байна. Нийт даруй татврын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, төрийн данхар үүсгийг сонгох, засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах онцгой шаардлага үүслээ. Ерөнхий сайд Томжовын Зандан шатрын засгийн газар өнөөгийн байдалд бодит үнэлт өгөх чадамжгүй эдийн засгийн өсөлтийн суурь болох аж ахуй нэгжүүдийн хувьд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй, иргэдийн амжиргааг хамгаалах асуудлыг үл тоож байна. 20 сайттай төрийн өнөөгийн данхар үүсгийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр агентлах байгуулах харлаган шийдвэрүүд гаргаж байна. Үүгээр өмнөх засгийн газрын алдаа завхарлыг засаж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, авилгалтай тэмцэн гэж найдсан олон нийтийн иргэдийг хөсөрдүүлж байна. Ерөнхий сайд Томжовын Зандан шатрын засгийн газрын өнөөдрийн 2025 оны 10 дугаар сарын 17-нд гаргасан дэд сайд томлох шийдвэрээ цуцлж, засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цонхдох санал боловсруулж, намрын чуулганд улсын их хурлд оруулж ирэхийг Ардчилсан намын бүлгээс шаардж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг Ардчилсан намын бүлгээс тавих болно гэдэг дээр Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдэж шаардлагыг баталсныг та бүхэндээ бас дуулгая.